манай энэ авирлалтанд маань бас их сонь хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг сутаа харах уул руу авирж эхэлж байгаа бүх хүн байна. Шөөдөө бизнесмэнүүд байна. Тэгээд маш олон төрлийн мэргэжлийн хүмүүс нэгэн сэтгэлээр хайрхныхаа оргил руу одоо зүтгэж байна. Уулуудаа сайхан авирч байна. Зарим нэг техникүүдийг сурч байна. Хамаагүй хүчээр алхдаггүй юм байна. Айж явах. Хөлөө зөөгд баг зөөгд алхах юм байна. Тэгээ бас манай компани 2000 мянч удаас дэмжиж байгаа шүү дээ. Хурдхан шиг сайн авираа гэдэг. Аавын тэрэлгэнд багтаж авдрын урдуур унддаг байсан алдрай баг насандан одоо хүртлэн унтаж ориглоос нь унан зүүдэлж өөдөө явахын хүсэлтэй өссөн өндөр алтай хүү билээ. 1990-ад оны сүүл үеэс эхлэн Монголын спорт, хурдан морины түүхэнд Макс компани, Макс Импекс, тэгээ Макс Групп гэдэг энэ том айлын нэр одоо сонсогдож, үзэгдэж олон түмэнд харагдж ирсэн юм. Яг энэ үед л хоёр залуу одоо хүч авсран энэ Макс Группийн их үндсийг тавьж өдөргүй өнөөдөр Монгол улсад хамгийн их ажлын байр бий болгодог, хамгийн их одоо баялаг бүтээдэг, хамгийн их татвар төлдөг ийм компаниудын нэг болж өрсөн нь үнэхээр одоо баярлууштай, багтууштай, тэмдэглэвчтэй зүйл. Олны сэтгэлийг одоо их тийм багтаасан сайхан үйл ажиллагаа явуулж ядагт бол би их талархаж яадаг. Яг гэвэл эдний маань бизнест ер нь харж яхад бол 20 жилийн энэ түүхэнд бол их л олон амжилт дүүрэн байсан ба бас тэр нь ч одоо олон салбарт харагдаж яадаг. За энэ хэрээр энэ компани төлдөг татврын хэмжээ бол нэмэгдэж байгаа. За энэ компани бол хуулиар хүлээсэн үүргээ нэр зөртөөгөөр биелүүлж нийгмийн хариуцлага ухамсарласан манай шилдэг татвар төлөгчдийн нэг юм аа. Хол явхан, ягуухан явдаг. Тэр хүн шиг ягуухан холыг харж явсан өнөөдөр үнэхээр үдэнтэй сайхан боллоо. Одоо Монгол даяараа нэр алдраа дуусгасан ийм компани учраас би энүүгээр нэг сайхан бахархаж тэгээ Макс Группийн бүхгээс олуулаа гарахад та хүртэл би сэтгэл их өөдрөг те ингэж барилдаж идэх юм аа тэгээд эндээ баяртай байдаг те. Өнөөгийн Монголын эдийн засгийн тулгуур багна нь болсон үндэсний компаниудын түүх өлдөж сөхөрсөн, бохирч боссон монголчууд бидний мартах учиргүй нэгэн үеийн түүх. Анх одоо бизнес хийж яхад хүүхэд байхаас л одоо бизнесийн одоо бас их бах хэмжээний одоо бизнес хийж одоо тухайн үеийн дэнжин мянга зах дээр одоо юм зарж исэн. Бас одоо ямаа бас хураалгаж чийсэн. Тэр чин 7 хоногт ганц бүтэнсөө өдөр зах ажилдаг. Тэгэхний 5-6 өдөр нь арьсаа элдэн, арьсаа будна. Тэгээд малгайгаа хийн. Бүтэнсөө өдөр болохоор зах руу урзаалагтай юмнууд үүрэл гардаг. Дэнжин мянга руу гардаг. Тэгээд арай манай гамбач их уран сайхан хэсэг нь сайхан оюун шүү боёно. Шүүбо бас тухайд одоо сарны титэм гэж ясандаа нарны титэм. Тэгээ тэргээр тэрний хаалгуудаар эргэлдэж тэрийгэ зардаг, орсуудад голдог антер зардаг. Тийм байсан. 20 гаруй жилийн өмнө Монгол улс зах зээлийн эдийн засаг хэмээх бидний үл мэдэх хөгжлийн загварыг сонгож байх тухайн үед хамгийн гол зүйл болох хувийн хэвшил, хүний бүтээлч санаачлага, бизнесийн овсгоо самба шаардж байсан цагаа. Ингэж лангуун хоосон социализмаас дөнгөж одоо гараад яхаа мэдэхгүй байсан нийгэмд бол ямар хүмүүс хэрэгтэй болсон гэхээр баялагийг бүтээдэг, худалдаа намайг амжилттай эрхэлдэг, ажлын байр бий болгодог, хувийн хвшлийг бүрдүүлэх юм чухал шаардлага гарсан. Яг энэ үед бол хоёр залуу одоо хүч авсран өөр эрхлэх аж ахуй юм байгуулад тэгээд тэрийг байгуулсныхаа хажуугаар үднэс нөгөө ганцхан наймаа Чех, Германаас машин оруулж ирдэг. Бусдын жишгээр одоо гуанз худалдаа хийх гээл тэгэл уушуурын гуанзнаас ахгуулаад тэгэл одоо худалдаанууд хийгдсэндээ тэгэл Орос хятадын хооронд одоо түүхий зархаас ахгуулаад Харвган шүүб малгай ойж яггүй ойдлчд болохон харуулсан тэд дэнжин мянгаас дэлхийн зах зээл рүү орсон түүх өнөө сонсохнээ бас л сонио. Германаас машин зөөж явах үед нэг Mercedes Benz авна гэд тийм зорилготой байсан.
Тэгээ очисон өглөө нөгөө сонингийн зар харж агаад очисон чинь метрогийн том одоо буйны худалдааны төв байдаг юм л да. Одоо Европт алдартай, ер нь дэлхийд алдартай тийм. Тэгээ тэрний захирлын машин байж таарсан. Тэгээ бид үсэн зургийг аваад гишүүнчлэлийн үнэлэх өгөөд тэгээд их сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бид хоёр ч одоо ярилцж агаад шууд ерөөс тэндээс нь хүнсний бараа оруулж зараа яагаад. Яг энэ үед залуухан ах トゥ хоёр Max Impix хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж түүхийд экспортлох өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн импортлон худалдаалах үйл ажиллагаа эрхэлж эхэллээ. Меблийн хувьд болохоор бид нар ч бас машин аваад машиныхаа дээдлэлт нь одоо заагийг л ашигладаг байлаа. Дээдлэлт нь зөөлөн буудаа чинь доогуур нь хатуу меблүүдийн шалан доогуур нь машиныхаа доогуур хийгээд ингээд ирдэг байсан. Энэ бол бас Евро меблийн анхны эхлэл тавигдчихсан. Энэ үеэс эхлэн Герман, Итали, Франц, Чех, Испани, Малайз зэрэг улс орнуудын пүүс компаниудтай хамтран гэр ахуйн болон албан тасалгааны иж бүрэн тавилгыг импортлон зах зээлд нийлүүлсээр байна. Ингэснээр чанар болон загвараар дэлхийд шалгарсан Итали улсын Camel Group, Lisa Vien, мөн холбооны бүгд найрамдах Герман улсын YMX гэх мэт алдартай брендийн тавилгыг монголчууд хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн юм. Ийхүү Максчууд Монголын мебель тавилгын худалдааны зах зээлд анхдагч болж чадсан юм. Хөдөлмөрийн одоо амт шимтгийг одоо арай одоо багасаа гэх юм хүүхд байхасаа одоо мэдэрсэн гэж ойлгож байна. Ер нь бол одоо хүн хөдөлмөр хийвэл сайхан амьдарч болдсон байна. Сайхан ажиллаж болдсон байна гэдгийг л арай эрт ойлгосон юм уу да тий. Салбар компаниудын маань тооссон, ажилчдын маань тоос тэрээр өссөн. Монголд түргэн хоолны салбар харьцангуй хойно буюу 1996 оноос эхлэн хөгжиж эхэлсэн. Тухайн үед Берлин бургер хэмээх түргэн хоолны газрыг нээж байсан нь Монголдон анхных байлаа. Чехээс тогооч урж авчруулж одоо анхны Европ гэх юм уу түргэн хоолны сүлжээг бас одоо Монголд анх ажиллуулж ирсэн. Улс орнуудад хэрэглэж байгаа бра бүтээгдэхүүн орж ирэхин зэрэгцээ үйлчилгээ соёл нь ч мөн хамт нэгдэрч байлаа. Энэ бол одоо 1996 онд л доо өмнөөс хойш одоо бодозор одоо дэлхийд алдартай дэлхийн пиавны хаан, шар харгийн хаан, одоо Будвайзерын албан ёсны төлөөлөгчөөр одоо Монголд ажиллаж байна. Сүүлийн үед бол одоо Будвайзер шар харгины гоожураар орж ирдэг болсон. Энэ бол одоо нэгт олон оронд тэгж гоожураар худалдаад байдгүй. Будвайзер зөвхөн Чехтэй үйлдвэрлэдэг. Одоо бусд оронд үйлдвэрлэл одоо чанар стандарт алдагдана гэж одоо үздэгтэй холбоотой баха. Одоо бизнесийг хамгийн багаас нь эхлээд өдийг хүртэл энэ олон ажлын байр, энэ олон бүтээн байгуулалт юм хийхдээ тэр эргээд тийм байсан тэр үеийн байнга дурсаж ирдэг. Одоохан одоо оюутлын цех ажиллуулаад, самар зараад гээл тэрийгээ одоо байнга ярьж одоо хүн нөгөө ямар байсныгаа хизээч мартдаггүй нэг сайхан жишээ үл нахт хоёроос бол байн харагддаг. Тэр чанараараа энэ нийгэм рүүгээ холих юм бол одоо нэг сүүлийн үед ярьж байгаа нийгмийн хариуцлага бол ялангуяа манай спортын салбарт бол олон зүйл дээр одоо харагддаг. 1990-ад оны сүүл үеэс Макс угшлын сүргээс айраг төрөг эзгэнсэн хурдан туурт хүлэг унсан хүүхэд, уйсан эзэн наадамчин олноо баясгаж эхэлсэн. Хурдан мөр сонирх нь бол их багаас ихтэй л да. Одоо манай аав чинь Говьолтой аймгийн Баян улсын Аюушийн давагдорч гэж хүн. Манай аавын тал бас одоо өвөө маань одоо хурдан мөр уралдуулдаг. Одоо сумдаа 3-4 төрөгийн жаваа сууж байдаг юм уу байсан. Ээжийн аав бас одоо хурдан хоёр ногоон мортой тэргээр одоо аймаг сумдаа алдартай сайхан нааддаг, мор бүхийн цол дууддаг ийм хүн байсан. Би одоо 10 гаруй жил хурдан мор үйж байна. Энэ өнгөрсөн хугацаанд сайхан хурдан морь заяасан. Тэгээд
ажил үйлс маань сайн байгаа. Бас одоо хурдан хөлбөттэйгээ бас холбож үзтий. Монголын түүхэнд анх удаа ах トゥ хоёр тод манлай уяач усан төдийгүй эрхэлж байгаа ажил хөдөлмөр бизнесийн салбартаа тод манлай болж чадсан. Энэ Макс адуу гэдэг энэ олон сайхан арвай тамхтай олон сайхан адуу цогцлоосон. Тэгээ энэ сайхан буйнаас олон түмэнд сайхан өгдөг. Нутаг орондоо айс нөхөддөө ер нь одоо өөрсдөө нөхөж туссан хүмүүстэй их сайхан энэ хурдан буйнуудаас бэлгэлдэг. Монгол уяачийн оюун ухаан, хиймэр, чадлыг дэлхийн дэвжээнд гаргахаар ийхүү зорж яваа ах トゥ хоёр уяач Америкт морь уйж, уралдуулж, үүгээрээ монгол хүний морь, монголчуудын уйсан морьд дэлхийн дэвжээнд гарч ирэх цаг ойрхон гэдгийг харуулж явна. Морь уяад ингээд 93 наадамд оролцоо явж байгаа нь бол үндсэндээ энэ бол төрийн хэрэгт би оролцоод явж байна гэж ойлгож болно. Нөлөөчдийн том соёл, агуу их том соёл байгаа нэ. Наадмаар үнэхээр одоо монголоороо бахархдаг. Монгол наадмаараа одоо дэлхийг гойдог. Үнэхээр сайхан урдаа үзээд химраас эргээгээд одоо хүчит өгчүүдээ одоо хүчийг үзээд байж ах шиг жаргал гэж одоо юу ах вэ? Тэгээ би анх 98 онд аймгийн арслан цолтойгоор энэ компани бухуулж исэн бол одоо тэрнээс хойш улсын начин, улсын харцаг, улсын зан, улсын гард гэдэг одоо энэ бүхий сайхан эрхэм хүндтэй цолуудыг хүртсэн юм аа. Тэгээд манай энэ хоёр захирал бол одоо үндэсний спортыг их дэмждэг, морин уралдааныг их дэмждэг, одоо өөрснөө ч сайхан морь уйдаг ийм залуу хүмүүс байгаа. Тэгээд тэрний хажуугаар бас Монгол бүхийг сайхан ойлгож дэмждэг ийм спортод илэгтэй, үндэсний спорт илэгтэй ийм сайхан ах нар байгаамаа. Монголын хүүхд залуучуудад одоо зөв өсч хүмүүжихт нь их хэмжээгээр нэмэр олъё гэл энэ тэнд нэг ганц нэг дэвжээ өгөөл одоо секц хичээллүүлээл тодорхой хэмжээгээр дэмжээл ингээл явж байгаа. Нэлээд олон спортод бас тодорхой хэмжээгээр сэтгэл гаргадаг. Гаргахаас ч өөр зам байхгүй. Одоо сайн явж байгаа боломжтой явж байгаа улсууд бусдаа сэтгэл гаргаж явахгүй бол одоо яг энэ бол миний одоо үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Ажил үйлс нь үргэлжид дэвжин дээшилж, хиймэр нь өөдөн байдаг нь молор эрдэнэ Монгол бүхэн босоо заяа ивэж байдагт буйзаа. Германы одоо метро гэд бөөний худалдааны одоо том төв дэлгүүр байдаг. Тэрний одоо захирлын машин байж таарсан. Тэгээд уг захирлаас бид өхөн машиныг авсан. Тэр өдрөө бид өхөн чинь ер нь Монгол руу хүнсний бараа оруулал яадан гэдэг санал солилцож тэр өдрөө одоо Coca-Cola Шултас гээд Пяв гэх мэтийн одоо хоёр контейнер бараа анх одоо худалдаа авч оруулж ирж одоо тэр нь болохоор одоо бид бүхний Макс хүнсний сүлжээ дэлгүүрийн эхлэл тавьчихсан. Гэвч тухайн цагт хар захын 8 жижиг лангу хуучин нийгмээс үлдсэн хэдхэн дэлгүүрээс илүүтэй соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэх газар хомс байсан. Макс супермаркет харин тэдний энэ хэрэгцээг бүрэн хангаж бусдад үлгэр дуураалал болж чадсан юм. Улаанбаатарын хүн амын нэгтгэрлэгтэй төвийн дүүргүүдэд болон хотоос гарах баруун зүүн хойд чиглэлийн гол замууд дээр байрлалтай Макс супермаркетаар өдөрт 20 мянган хэрэглэгч үйлчлүүлж байна. Макс Групп нь улс орон даяар өрнөж байгаа органик Монгол хөдөлгөөнийг анхлан дэмжигчдийн нэг. Энэ утгаараа мянган бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор органик тасаг нээж, үүндээ эх орныхоо хөрсөн тарж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэж, нөгөө талаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж байна. Энэ бүх худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарыг хамарсан Макс хүнс компанид өнөөдөр 500 гаруй хүн ажиллаж байна. Баялаг бүтээгчдэл улс орны хөгжилд тэргүүн эгнэнд оролцдог. Гагцхүү тэр баялгаан өөрийн гараар бүтээхтэй бусдын сайн сайхны төлөө хэрхэн юм хийж бүтээв гэдгээр нь хэмжигдэх буйзаа. За бидэнд бол бас одоо сэтгэл гаргадаг зүйлсүүд бас бий л дээ. Хөдөлмөрийн чадваргүй хүмүүсүүдийг дэмжээл явж исэн одоо ч дэмжиж байгаа. За одоо өнчүү хүүхдүүдтэй бас нэлээд их хамтарч ажиллаж байгаа. Тэдэнд бол одоо бас нэг
ирээдүгөө харахад нь бас их бага хэмжээний нэмэр болъё гэдэг бид 200 түүхтэд ямар ч байсан энэ жил 20 жилийнхаа байгаар хадгаламжийн дэвтэр нээж өгье гэж байгаа. Өмнө бас нээж өгч байсан. Ингээд амьдрал төл тавихт нь за би нэг хадгаламжиндаа нэг 500 мянган төгрөгтэй шүү. За нэг сая гаруй төгрөгтэй шүү миний хадгаламж өсөөд. За би ямар ч байсан гэр авах мөнгөтэй гэхэд бас тэр дээшээ одоо тэнгэр хол доошоо газар хатуу улсууд бол энэ бол бас их бага хэмжээний гоё нэг юу гэдгийг сэтгэлд нь бол бас нэг үеиг. Тэгээд хийх юмнууд үнэхээр их байна. Үнэхээр их байна. Ахмадын баяраар буурлуудан хүндэтгэх Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран хараагүй иргэдэд тусламж үзүүлэх асрамжийн газрын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр Макс Группээс жил бүр уламжлал болсон халамжийн арга хэмжээ олныг нэрлэж болно. Макс Молл худалдааны төвийн анхны орлого болох 20 сая төгрөгийг асрамжийн газрын хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгсөн бол хүүхдэд эрүүл хүнс өдөрлөг, ирээдүйн хойч үеийн ногоон ирээдүйг бэлэглэе уриатаагаар их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвд 1000 мод тарьж ногоон төвөл байгуулах зэрэг нийгэмлүү чиглэсэн олон ажилд идэвхжүүлэн оролцсоор байна. Түүнчлэн их спортыг дэмжигч Макс Групп нь ирээдүйн спортын аваргуудыг дэмжих үүднээс спортын 5 төрлөөр өөрийн нэрмжит тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ. 20 жилийн хугацаанд компанийнхаа ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч ирснээс гадна цаашид ажилчдын орон сууц нэртэй томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байна. 2006 онд Макс Өргөө компаниг анх байгуулагдсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай хамт олон 5 дүүрэгт нийт 126 мянган метр квадрат талбай бүхий офис, орон сууц, зочид буудлын барилгыг ашиглалтанд оруулсан. Өмнө удаа заримаас дуртахад Макс Tower гэдэг одоо манай энэ офисын байшин байна. Энэ хойдолд Хэмэр гэдэг орон сууцны зогслоор байна. Дөрвөн зам дээр Макс Молл гэдэг одоо том 40 гаруй мянган метр квадраттай худалдааны төв, жошт буудал, орон сууцны ийм зогслоор барьсан. Мөн одоо 11 дэх хороолт Хэмэр 11 гэдэг байшин оролол 19 дэх хороолт Хэмэр 19 гэдэг одоо орон сууцны барилгууд барьснаар одоо үргэлжилж байна. Хийцэн юмтай байх гэдэг бол одоо үнэхээр одоо юу гэдгийг одоо бас нэг л хүний л одоо нэг л бахархлуудын нэг л дээ. Бид нэлээд хэдэн барилгын төсөл дээр ажиллаа. Ойролцоогоор одоо 1000 айлыг бас орон сууцтай болгосон байгаа. Макс Өргөө барилгын компани томоохон бүтээн байгуулалтын нэг нь Макс Центр худалдаа үйлчилгээ орон сууцны байгууламж юм. Бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн орчин үеийн барилгын архитектур, экстерьер, интерьер, дизайны өөрмөц шийдлийг агуулж дэлхийд танигдсан брендийн дэлгүүрүүд, гоо сайхны спа, бялдаржуулах төв зэрэг үйлчилгээг өөртөө багтаасан Монголдон анхны цогц үйлчилгээний төв юм. Энэхүү цогцлбор нь 17 давхар бөгөөд Макс Молл худалдааны томоохон төв, гадаад дотоодын зочдын хэдийнэ танилцуулсан 4 одтой Рамада зочид буудал, 121 айлын орон сууц гэсэн 3 хэсгээс бүрдсэн энэ байгууламж их хотын төвд үзэм жинмэн сүндэрлэж байна. Энэ цогцлборт байрлах Макс Молл худалдааны төв нь Монголдон анхны Молл системийг нэвтрүүлсэн анх тагчид тооцогдох үйлчилгээ юм. Макс Группийн салбар Макс Fashion дэлгүүр нь 2008 онд анх эрэгтэй эмэгтэй бэлэн хувцсны дэлгүүрээ нээн дэлхийд алдартай брендийн Браво тээгдэхүүнийг Герман, Итали, Австри, Испани зэрэг орнуудаас импортлон худалдаж эхэлсэн юм. Энд түргэн хоолны газар, тоглоомын төв, алжаал тайлах гоо сайхны спа төв, дээд зэрэглэлийн Жот ресторан, 4 одтой Рамада зочид буудал. Энэ бүгдийг нэг дур багтаасан худалдааны шинэ системийг нэвтрүүлсэн юм. Шөнийн үйлдвэр бол одоо манай группийг авахаас өмнө бол одоо олон тэрбум төгрөгийн өртөө улсад болон компаниудад олон тэрбум төгрөгийн өртөө тэгээд сүм бүтээгдэхүүн бол ерөнхийдөө одоо импортын бүтээгдэхүүн оёлсон тийм байсан. Маш зоригтой хөрөнгө оруулалтуудыг хийж өдөртөө 2-3 тонн сүү боловсруулж худалдаж чаддгүй байсан үйлдвэрийг хөл дээр нь босгоход бол асар их үүргийг Макс Групп маань бол гүйцэтгэсэн байгаа.
зөв юм хийсэ. Энэ бол одоо хүн хоол хундлах. Тэгээ чанартай бүтээгдэхүүнээр одоо Монгол түмнийг Улаанбаатарчуудаа хангана гэдэг бол их буянтай сайхан ажил болсон гэж эндээ бол их сэтгэл хангалуун сайхан байдیں۔ 50 гаруй жилийн түүхтэй үйлдвэрийг орчин үеийн шилдэг үйлдвэр болгон өргөжүүлснээр өнөөдөр 70 орчим нэр төрлийн экологийн цэвэр сүм бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Улаанбаатар хот орчмын сүүний фермүүд болон 2500 гаруй гэрээт малчтаас тогтмол сүү худалдан авч энэ нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн очихын зэрэгцээ малчтын амжиргаа дээшлэх боломжийг бий болгосон. Ингэснээр улсын хэмжээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний нийт зах зээлийн 60 орчим хувийг өнөөдөр сүү хувьцаат компани бүтээгдэхүүн дангаран эзэлж байна. Макс Группийн үйл ажиллагааг танхимын зүгээс өндрөөр үнэлж жишээлбэл олон шагналаар шагнаж ирсэн. Жил болгон зохиоддог шилдэг бизнесийн байгууллагын шалгуултууд дээр Гран При шагналыг авч ирсэн. Дээр нь Макс Группийн үйл ажиллагааг Аз намхан далайн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага өндрөөр үнэлж Аз намхан далайн худалдаа аж үйлдвэрийн танхимын алтан цомоор шагнаж ирсэн. Мөн түнчлэн Макс Групп нь бол Монгол улсад сүүлийн үед танхимаа санаачлаад байгаа. Монгол улсад хамгийн чухал асуудал болох авилгалын эсрэг бизнесийн түншлэлт бол нэгдсэн. Ногоо эдийн засагт болох чиглэлээр ийм олон санаачлагт бол нэгдсэн үндэсний байгууллагын Global Compact буюу дайны дэлхийн иж бүртгэл гэрээнд бол Макс Групп бас гар үсэг зурсан нэгдсэн компаниудын нэг. Олон салбарт хүчээ үзэж олон ажлын байр бий болгох гадна компанийнхаа философийг шинжилж өнөөдөр хариуцлагатай нийгмийн хариуцлагатай ийм компани болгох. Компанийнхаа үйл ажиллагааг олон улсын түвшинд түргэх, олон улсын стандартын дагуу болгох. Гэх мэтээр энэ олон үйл ажиллагааг Макс Групп манлайлж явж байгаа тул бид бол их баяртай байдаг. Макс Групп нь ногоон хөдөлгөөнийг дэмжээ зогсохгүй эдвэхтэй оролцогч болохыг Макс Агро компани үйл ажиллагаа илтгэнэ. Анх 1997 оноос бүрэн бургалтай хязгаарлагдмал хариуцлагатай компани нэртэйгээр газар тариалан мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэ компанид 2008 онд Макс Групп хөрөнгө оруулалт хийсэн юм. Өнөөдөр үйл ажиллагаа нь өргөжж 4560 гаад газар тариалан эрхэлж байна. Цаашдаа 5000 гаад улаан буудаа тариалж, мөн 5000 гаад урин шивэлтгэх ойрын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өдөө аж ахуйн салбарт орчин үеийн техник, технологи ашиглахад идэвхжүүлэн оролцож байгаа үндэсний компаниудын нэг юм. Монголын томоохон компаниуд бол өссөн үсээгөө дэлхийн жишгт нийцсэн тийм төслүүд дээр ажиллаж эхэлж байна. Тэгэхээр ер нь бол би одоо Монгол компаниуд томорох нь Монголд хэрэгтэй. Монголыг монголчууд хөгжүүлнэ гэж тэгж боддог. Дэлхийн хэмжээний том компани болоход бол уулуурхаан томоохон төслүүд бол зайлшгүй өссөн үсээг бол орох хэрэгтэй л гэж бодож байна. 2010 оноос геолог уулуурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мэрэгшиж дадлагжсан 200 орчим ажилтан компани ирээдүйд итгэл төгс сэтгэл өөдрөг ажиллаж байна. Хамгийн гол нь уулуурхайн тоног төхөөрөмжийн тэргүүлэгч компаниудын техник технологиудыг үндэсний компани уулуурхайн салбарт ашиглаж байна. Харж Capital гэдэг замын компанид Макс Групп тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж замын салбарт нэлээд үйл ажиллагаа явуулж байна. Энд хөвсгөлд ихэд 50 км-ийн зам мөрөнгөөс хатгал өрөх замд тэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Чорт бас тодорхой хэмжээний замын ажил хийж байгаа. Ийхүү Макс Групп улсын чанартай нийт 100 гаруй километр автозамын бүтээн байгуулалтанд оролцожээ. Макс Групп өөрийн цар хүрээгэн улам бүр хэлсээр байна. Уулын спорт үнэхээр хэр зөргийн спорт байт юм байна. Үнэхээр сайхан байна шүү. За хүсчээс оргил дээр гарч ирж байна. Оргил цогныг шаргадах тусам бүр өр онгоож байна. Та охиныгээ төлөөлж энэ дээр оргил дээр зарим байж гарч ирлээ. Тэр тусмаа энэ
оргил дээр одоо энэ Алтай улсуудын оргилын нэг болох Сутай хайрхан дээр ярьж Тэм олноо залбирч Максчуудаа залбирч Максчуудынхаа даалгаврыг биелүүлээ явж байгаа нь тэрийн хувьд бол бас тэгэхээр сайхан хэрэгээ тэгээд Өөх түүх хүрнсэн 20 жилийн хугацаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч болсон энэ хамт олонны бэлгэдэл Макс Группийн төг Алтайн их улс Сутай хайрхны ноён оргилд мандан байна. Энэ бол эх 20 жил дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөхүйсээ төвшөнд хүрэх чухам тэрэл үед дэлхийн дээвэр улсын Гималайн мөнгө цас дөргөлд Максин далбаа мандах маргаашийн эхлэл байх юм. Марны босаа цагаан хямар үргэлж ивэж явах болтугай 20 жилийнхэн баярын мэндчилгээг дэвшүүлж Говьтай аймгийнхаа нийт иргэд энэ өмнөөс амжилт бүтээлээр дүүрэн оргил дууд тэмүүлсэн гайхамшигтай өдрийн баярыг өргөн мэдчилж Макс Группийнхаа хамт олонд сайн сайхан яваарэ гэдгийг ерөөй дөө. Эцэг их элгэн нутаг энэ Монгол түмнэн сэтгэлдэн тээж явдаг шинэ үеийн үндэсний баялагийг бүрдүүлж байгаа томоохон бизнесийн төлөөлөл бол Максаар угалсан хамт олонны сэтгэл итгэл билээ.